Тэгэхээр одоо бол нийгэм соёлын хүн судлал юу харж байгаа нөхөр хүний өөрийн бодол төлөвшөл маш чухал юм а гэдгийг харж байгаа. Өөрөөр хэлбэл тэр бодол төлөвшөл бол бүр физик, биологийн элементүүд, генетикийн хэв шинжүүдээсээ бүр давсан хэмжээнд хүртэл одоо илэрдэг юм болцоо. Хувь хүний үднээс аваад ярих юм бол хүн зөвхөн материалын амтан биш. Хүн цаанаа сүнс гэдэг зүйлтэй. Тэр сүнс бие хоёр нийлжиж хүн болно, тийм ээ. Таахны миний биех нь болоод ирээд буцхан сүнстэй. Юу н хамгийн мөнхөө гэхээр таахны сүнсэл хамгийн мөнхөө. Энэ цагтсан бие болоод зүгээр л таахны хэсэг энэ хүн мөнхөө амьдрах сүнсний чинь хормын төдийл ашиглах нь махан би ясна. Энэ сүнс бий болж байгаа гэдэг энэ үзэлчин эргээд маш байгальлаг юм уу тодорхой хэмжээгээр физиологийн асуудал болж хувираад байгаа. Ингээд үзэх юм бол хүн яах аргагүй байгалийн гих нийгмийн гих гэхээс гадна бүр спиритуал буюу сүнслэг амьтан бол таарч байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ дээр бид нар хоёр одоо юу гэдгийг хүчин зүйл, хоёр dimension юм уу, хоёр хүчин зүйл байжсэн би бол гурав дахь нь ярмаар санагдаж байгаа юм. Өөрөөр гурав дахь нь бол юу гэхээр хүн чинь сүнслэг амьтан. Үл зөвшөөрч усан тэр ертөнц рүү эргээд ирлээ шүү дээ. Анх дугаар богдоо сахгуудад 10 дугаар богдыг хүртэл энэ нэг онцгой төр засаглал оюун санааны залгамж төр улсыг удирдах ийм нэг бүтэц зохион байгуулалтанд Монгол үндэстэн даяараа орсон. Энэний бодит жишээ гэвэл өндөр гений бол 8 ирээдүйг үзүүлсэн бошиг гэж байдаг. Тэрүүн дээр бол ямар бошиг байдаг юм бэ гэхээр бол Монгол орн бол яг нь тусгаар ус болно гэдэг тийм ээ. Миний хүрээ бол том хот болно гэж. Тэгээд миний зохиосон үсэг бол яг нь дэлхийд даяар таарна гэж тийм ээ. Ирээдүйг үзүүлсэн энэ бошгийнхаа дагуу энэ 8 дугаар богдын үед л тусгаар тогтнолоо анзаарлаад шашин төрийн хослон барагч богд хаант Монгол улсыг байгууллаа тийм ээ. Ингээд ардын төрд энэ Монгол улсыг туурах тусгаар Монгол улсыг ардын засагт хүлээл гэж өгөхдөө энэ төр бол 70 жилийн настай. Энэний дараа 70 цагаан морин жил төр иргэн ингээд туулай жилдээ тонол богдон залаад ховтой хулган жилийг үзнэ гэдэг ийм ирээдүйг хэлээд энэ ардын засагт бол ийм бүрэн бүтэн туурах тусгаар ийм яндаж болдгоо далай шиг ийм баялаг орныг ингэж үлдээхтэй бүх юман тодорхой заасны эцэст манай дээр утгуудууд жан чалаад ингээд ардын засаг буюу энэ ардчилсан төр гэдэг энэ дэлхийн жижиг төр Монголд ингэж орж ирээд өнөөдөр энэ 90 жилийн дотор бид нар тартагтаан тулчхаад бидэнтэй зэрэгцээд мөн дэлхийн ертөнцийн тартагтаан тулчхаад ингээд энэ тартагтаан тулсан дэлхийн өнөөдөр бид гэдэг мангасаас залхаж байна гэж. Бид гэдэг мангас дарлуулж дууслаа гэж тийм үү. Бид гэдэг чинь юу юм бэ гэх юм бол сүлд нь аваад үзэх юм хувь хүн дээр асгасан нойтон цементл гэсэн үг. Тэр цемент чинь хатаад эхлэхээр дороо байгаа бүх зүйлийг бүр няц гişгдэг, бацдаг, юу ч биш болгож хайдаг. Тийм зүйлийг бид гэж хэлдэг юм аа. Манай либертар сэдвэр лекц хийхэд бол анхандаа бол хэдэн жилийн өмнө бол айгүй хүнд байсан юм аа. Ерөөсө хүмүүсийн яг ойлгодгийг тэс хөндлөн юм ярихаар чинь одоо бүх хүний цээжилсэн нэг тийм нийгэмд амьдарч байгаа нүн татвар төлөх нь үнэн, төрөх нь үнэн, татвар төлөх нь үнэн гэдэг юм уу? Нэг иймэрхүү илт хүмүүст өстой ямар ч эргэцүүлгүйгээр хүмүүс хүлээгээд авцсан тэр зүйлийн яг эсрэг зүйлийг ярих явдал бол их хүнд байсан л да. Одоо тэгтэл бас улсууд бас татвар гэдэг чинь би өөрийнхөө хөдөлмөрлж олсон мөнгнөөс 10% хэн нэгэнд өгж байгаа. Яагаад энэ мөнгийг би араас нь санаа тавьж болдгүй юм? Энэ надаас 10%-ийг авч чинь энэ олон бизнес хийж байгаа улсуудаас 10%-ийг авч чинь энэ мөнгийг ер нь яаж зарцуулдığım бол хүмүүс бас ингээ юм эргэцүүлдэг болцсон. Төр гэдэг чинь ер нь юу юм? Яа харахгүй бидний дунд байсан хэн нэгэн маань тэнд очиод суудсан байгаа. Тэгэхээр төрийн улсууд гэдэг чинь бид нартай адилхан улсууд юм байна гэсэн ойлгос идэв улсуудад суудсан байна шүү дээ, тийм ээ. Тийм учраас ийм либертар хөрс бий болцсон учраас харьцангуй гайгүй болчихж байгаа юм. Ер нь либертар үзэл бол тэр патерналист үзлийн эсрэг үзэл байдаг л да. Хүний амьдралын хамгийн гол үйл явдлуудыг тэр хүнээс өөрөөс нь өөр ямар нэгэн зүйл мэдээд эхэлж байгаа явдлыг бол патернализм гэж байгаа юм л. За ийм үйл явдал бол коммунизм үед ерөөсөө маш их байсан, тийм ээ.
төр засаг гэдэг бол ерөөсөө бүхнийг мэддэг аав гэсэн үг. Father патерналист үзэл. Тэгвэл монголчууд хэн миний хувь зээ хэн мэдэж яаж зохицуулах вэ гэдэг энэ нийгмийн ухаан дээр хөгжлийг сонгосон ийм ухааны хөгжлийг сонгосон учраас энэ дээр ямар шинжлэх ухааны өнөөдөр хүндрэлтэнд баталж харуулах гэж байна гэвэл энэ бол шинжлэх ухаан юмаа гэдгийг батлахын тулд заавал туршилт байх хэрэгтэй гэдэг юм дээр туршилтад хараад туршилтаар батлагдсан юм шинжлэх ухаан гэж хүлээн зөвшөөрдөг ийм ямарваа юмд магчиж чанддаг энэ улсуудад бол энэ төр засах ухаан энэ нийгмийн ухаан шинжлэх ухаан юмаа гэдгийг батлахын тулд энэ монголчууд энэ 90 жилийг золиод ингээд шашнаа хураагаад тийм ээ ингээд шашингүй төр тусыг нэг 70 жилийн турш яваа тийм ээ араас нь тэр мөн тэр чигээрээ хэдийгээр шашнаас сэргээсэн ч гэсэн нөгөө арчилсан бүтэц зохион байгуулалт нь хэвээрээ ингээд 25 жилийг туулаа тийм ээ ингээд бид нар уралд ороотлын туйл түрээд ирчихсэн энийг өмнө нь 100 жилийн өмнө манай утгатууд ийм болно гэдгийг хэлээд яг ийм боллоо гэдэг нь өнөөдөр ингэж нийгмийн амьдрал дээр нийгмийн ухааны үйл нийгмийн амьдрал дээр л туршиж байж туршилтаар батлагдсан ийм шинжлэх ухаан гэж хүлээн зөвшөөрдөг улсуудад энэ шинжлэх ухаан юмаа гэдгийг хүлээн зөвшөөрүүлэхээр гарна шүү дээ. Тэгэхээр энэ шинжлэх ухаан энэ нийгмийн ухаан энэ төр засах ухаан чинь ийм шинжлэх ухаан юмаа гэдгийг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд ийм туршилтын 90 жилийг буюу энэ төр засах ухаан, нийгмийн ухаан, энэ философи жинхэнэ философи туйлын үнэн гэдэг чинь ийм зөв юм аа, ийм үний юм аа гэдэг яг ингэж баталгаатай туршилтаар баталж үзүүлсэн нь бол бидний тулсын 90 жилийн байна гэдэг зүйл бидний түүхээс ингээд тодорхой харагдаж гарч ирнэ л дээ. Ер нь одоо Сталинч байд юм уу, Гитлерч байд юм уу тийм энэ Германы ард түмнийг энэ Оросын ард түмнийг зовоочи гэж зориг тавьдаг тийм улс төрч хаач байхгүй. Тийм биз? Монголчууд бол төрийг сайн төрийг байгуулахын төлөө буюу нийгмийг яаж зөв засч жаргал зингэлээ манлай төрөх вэ гэдэг юм дээр ухаанаа оруулж энэ хөгжлийг бол сонгож авч хөгжсөн улс шүү дээ. Тэгэхээр энэ нийгмийн ухааныг бол өнөөдөр бол турших лаборатори байхгүй учраас энийг бол шинжлэх ухаан гэж үздэг тийм үү? Шинжлэх ухаан гэдэг бол физик математикийн шинжлэх ухаан байдаг тийм үү? Хим физик математикийн философи танин мэдхгүй болоод энэ нийгмийн ухаан болоод бидний энэ хувь заяаны энэ бүх асуудал бол яаж зөв амьдрах уу гэдэг тэр хамгийн зөв мэрэгэн ухаан юу вэ гэдэг дээр бол туршилт хийх ямар тийм орчин нөхцөл лаборатори байхгүй учраас энийг шинжлэх ухаан гэж үздэггүй. Өөрөөр хэлбэл бид нар юугаар удирдуулад байна гэдэг маань шинжлэх ухаан биш. Энэ дээр бол хамгийн харанхуйгаар ингээ явчихж байгаа дэр удирдлага. Миний хувь зээ хэн мэдэж яаж зохицуулах вэ гэдэг дээр шинжлэх ухаан хөгжөөгөө энэ дээр бол маш харанхуй бүдүүлгээр ингэж явж байгаа. Ингэснээсээ болоод өнөөдөр энэ хамгийн харанхуй нийгмийг байгуулчаад байж байгаа тийм үү? Би бол Америкийн ард түмэн, баруун Европын ард түмнийг бол үнэндээ хүндэтгэлтэй. Тэд нар бол маш авьяаслаг ухаалаг ард түмэн багхгүй юу? Тэгсэн. Тэгэхээр тэр юмнуудын тэд нар бол техник, технологи талдаа бол маш их одоо ухаалаг. Үнэхээр энэ дэлхийн одоо бүх хөгжлийг тодорхойлж байна. Гэвч тэд нар бол энэ мөнгө санхүү нийгмийн талдаа болохоор тийм байхгүй байхгүй тийм. Тэрийг нь ердөөсөө тэднэрт мэдүүлэхгүй. Ингээд Америкчууд, баруун Европчуудад ингээд зориулж гаргасан янз бүрийн ингээд одоо ном зохиод юмнууд маш их энгийн үгээр бүр дэндүү бүр заримдаа бүр залхуудаа тийм энгийн үгээр хийсэн байдаг шүү дээ. Яг бол ихэнх хүн ардыг нь тийм болгоцсон байхгүй юу? Тийм л юм байл. Тэрнээс илүү юм ойлгож чадахгүй болгоцсон байхгүй юу? Өнөөдөр бол одоо ингээд тэр Wall Street тэр Америкт болж байгаа бол үйл явдалт чинь одоо бид тэрэн дээр том плакатууд байж шүү. Бид бол Америкийн ард түмний 99% наа гэсэн. Том плакатууд байж шít. Одоо ч вебсайт хүртэл гарцсан байна лээ. Бид Америкийн ард түмний 99% Америкт болж байгаа хөдөлгөөн тий хөдөлгөөн. Тэгвэл зэрэг чинь Америкийн нийгэм бол тэр өндөр байшингууд тэр одоо чинь тансаг юмнууд болохоор тэднэрт ердөөсөө хүртээлгүй байхгүй юу? 99 ард түмэнд хүртээлгүй байхгүй юу тэд нар зөвхөн бол хажуугаар нь явна тэр зам дээгүүр нь явна мөнгө төлж байгаа юм чинь. Хажуу мөнгө төлөхийн тулд яг зээл аваалчлаа. Зээл л байгаа даа. Гинжин дор. Тий. Улсууд их хариуцлага гэдгийг юу гэж ойлгодог вэ гэхээр ажилдаа 8 цагт очих байдаг юм уу даргийнхаа өмнө үгийн зөрчихгүй байд юм уу тийм ээ
боссынхаа өмнө өстой яс байх явдал тэрийг тул хариуцлага гэдгийг би өөрийнхөө өмнө хүлээх явдаг гэж бид нар эрхчлөөг эрхэмлдэг либертар үзэлтнүүд. Гэвл эрхчлөөтэй байсныхаа бүх үр дагаврыг би өөрөө хариуцах ёстой. Тийм биз? Би жишээлбэл нийгмийн даатгал төлөх дургүй. Эрүүл мэндийн даатгал төлөх дургүй. Яагаад гэвэл бизнес миний даатгалд өгсөн мөнгийг бизнес болгоод байна. Энэ төрийнх нь. Ийм учраас чи өөрөө хариуцлагатай эрхчлөөтэй байсны чи хариуцлага гэж нэг юм байдгийг гэж. Дэлхийд дээр байгаа либертар вебсайтууд, байгууллагууд, төрийн бус байгууллагууд гэдэргээд янз бүр байна л да. Бүгд либертар гэж ярихгүй. Зарим нь болохоор өөрөө өөрийгөө засаглагчдын холбоо гэдэргээд мэдж байгаа байхгүй. Засаглал гэдэг юм хэрэгтэй. Гэхдээ энэ бол намайг засаглах төрийн засаглал биш. Яг сая ярьжсэн утгаар би эрхчлөөтэй юм чи өөрийгөө засаглах ёстой шүү гэж. Агуу эрхчлөө нүүц хүмүүст эрхчлөөд байдаг байхгүй юу? Тэд нар тарианыхын талбай өөрийн гашаанаас босна. Нүүц хүмүүс эрхчлөөтэй амьдэрдэг. Ер нь хүн төрлөختөн. Сүүлийн 400 жилд болоог энэ сэхэр ухаарлын энэ ерэн рүү бид нэр хөл тавьж байгаа байхгүй юу? Бодлоод ингээ Монголын түүх бол ерөөсөө онцгой олонний анхаарлын төвд олонний сонирхлыг татсан олонний гордлого итгэл найдварын оч болж ингэж харагдаж байгаа ийм онцгой цаг үе дээр бол бид нар Монгол төрийн дэвшлийн цаана байгаа шинжлэх ухааныг тодорхойлон гаргаж ирэх нь бидний өнөөдрийн үүрэг энэ цаг үеийн онцлог тэгээ бидний байгуулсан 800 жилийн турш олсон хөгжлийн ололт дэвшил хүндрэлтний өмнө байгуулсан гавьяа болж гарч ирэх гэдэг юм л да. Энэ дээрээс хүндрэлтэн за энэ бол шинжлэх ухаан юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд ингээд энэ нэгэнт энэ туршилттай байсан тохиолдолд шинэ туршлага, шинэ ерөн шилжих туршлага байсан тохиолдолд энэ дараагийн хөгжлийн шилжилт бол маш эрчимтэй хурдан явагдах ёстой гэдэг нь барууны судлаач эрдэмтдийн энэ дүгнэлт бол энэ дэр мөн явцаа мөргөх юм байгаа. Тэгэхээр либертар зарчмаар амьдарч ирсэн бол одооноос хариуцлагатай байх ёстой шүү. Бид нар оюун санааны энэ боолчлол, энэ колоничлоос гарах хэрэгтэй байна. Бид нар хойд үе ийм бол оюун санааны боолчлол, колоничлолд орж байгааг бид нар олж харах хэрэгтэй байна. Энтэй бид нар бол хүн бүхэн идэвхтэй байр суурь энэ бүхэн тэмцэх хэрэгтэй байна гэдэг энэ л санаа шүү дээ. Тийм юм байна. Одоо жишээлбэл бүх нийтийн албан боловсрол гэдэг бол сургуулийн системд эднийг сургуультай амжилтжиг болгохтой сайн